Үнэхээр л эзэнд бүх магтаал байх болтугай. Амен. За. Та сайн сууцгааж ирсэн үү? Сайн сууцгааж байсан уу? Хин гараад ирвэ гэсэн шиг хараад би байна би. Тэг намайг найдан гэдэг. Тэг одоо бас нэг хэсэг хугацаанд бас явж байгаад ирлээ. Тэг үнэхээр та бүхэндээ мэдчилж байгаадаа баяртай байна. Тэг хүмүүстэй ингээд халуун дулаа мэдчилнэ гэдэг чинь бас ямар их өрөөл юм бэ. Тэг бид нар анзаардаг нэг зүйл байна те. Анзаардаггүй. Сайн юу байна? Сайн андаа найзаа гэл ингээд явж идэг хэдий ч гэсэн тэгж уулзж байна гэдэг чи ямар гайхамшигтай юм бэ гэж бодогдчих. За талархах олон зүйл харагдаж байна. Юуны төрөнд хэдий ингээд өнгөрсөн хугацаанд хүнд хэцүү нөхцөл танд бас тохиолдсон байж болох юм. Бас баяр хөөртэй байсан ч байж болох юм. Заримдаа баг ингээд бүр юу болоод байна гэсэн хэмжээнд ч одоо тиймэрхүү зүйлстэй нүүр тулж исэн байж болох юм. Тэгэхээр бид нөгөө баг настай хүүхдүүдийг тийшээ авч ордог те. Ээжнэрийн өрөөнд мөлхөө хүүхдийн ээжнэрийн өрөө байгаа үстэй. Ажиллаж байгаа юу? Ажиллаж байгаа үстэй. Тэгээ ажиллаж байгаа бол бид нар тийшээ авч орох ёстой тий. Тэгээд та нар бусдыг бас хүнлээд яг тийм өрөө тусдна гаргаад бид нар маань яасан шүү дээ. Маш их ингээд хөрөнгө оруулаад ирэх тохиолсон байдаг. Тэгэхээр та нар маань тэрийг маш сайн ойлгож хэрэгжилж байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээ энд болж байгаа бүх зүйл тэнд дэлгэцэн дээр болдог шүү дээ. За ингээд олуулаа цугласан учраас ямар нэгэн дэг журамд орохгүй бол бас болохгүй болд юм аа. Тэгэхээр нэг 5-аас дээш хүн 10-аас дээш хүн цуглаад ирэхээр 2-3 фракц болчдөг гэдэг шиг тийм ээ. Бидэнд бас ингээд зохицуулах зүйлсүүд бас бий болдог. За ингээд талархах зүйлс байна. Хэдийгээр ингээд хүнд хэцүү нөхцөл байдал байсан ч өнөөдөр эзэн дотор бид хамтдаа ингээд байж байгаад үнэхээр талархах шүү дээ. Надад ч ихсэн сая өнгөрсөн зүйлсд өдөр хоногудад бас амаргүй байгаагүй, амархан байгаагүй. Тэгээд тийм зүйлсүүд хэдий байсан ч гэсэн тэр бүгдийг даван туулаад өнөөдөр энд та бүхэнтэй мэдчлээ зогсож байгаадаа талархлыг өргөмөр. Таны амьдралд ч мөн тохиолдсон зүйлсүүд байгаа. Та тэр бүгдийг хойш нь тавиад өнөөдөр эзний өмнө энэ өргөөнд сууж байгаад үнэхээр талархах шүү дээ. За тэгээд бүгдээрээ энэ зүйлсийг санаад хамтдаа эзний үгийн төлөө залбирцгаая гэж хүсэж байна. Танд алдар магтаал хүндэтгэлийг өргөхийг хүсэж байна. Таны нэр бол Яшуа Есүс билээ. Та бол Есүс Христ буюу томилогдсон аврагч эзэн. Хүн төрлөختнийг энэ үлээс аврахаар эцгээс үнэхээр үргийг хүлээж авсан эцгийн цорын ганцхүү амьд бурхны хүү Есүс. Та бол үнэхээр Давидын удам Давидын хүү Есүсээ гэж та дуудагдаж байсан нэгэн. Эзэн минь бид олон зүйлсийг мэддэг. Гэхдээ олон зүйлсийг төгс сайн мэдэхгүй, ойлгохгүй үед байдаг. Бид алдар хүндэтгэл магтаалыг танд өргөе гэж хэлэхдээ хэрхэн алдар хүндэтгэлийг өргөх ёстой юм бэ гэдгийг төгс мэддэггүйч яг энэ цагт танд бас алдар магтаал хүндэтгэл өргөхийг сонгож байна эзэн. Бид таны төгс хайрыг сайн ойлгодоггүй хэдий ч гэсэн харин таны биднийг төгсөөр хайрлсан тэрхүү ямар ч хэмжээст баригддаггүй тэр төгс хайраар хайрлсан хайрыг тань бид яг энэ цагт магтан дуулахыг хүсэж байна эзэн. Энэ сонголтууд нь үнэхээр бидний зүрхнээс таны сүнсний бидний дотроос яолон байж залбирдаг, зуучлан залбирдаг тэрхүү гуйлтын төлөө, яолон байж гуйлтын төлөө бидэнд өгөгдөж байгаа зүйлс үлээ. Эзэн минь бид үнэхээр өөрсдөө залбирдаггүй. Харин бид үнэхээр өөрсдөө залбирдаг байх юм бол эзэн бид өөрсдөө найдаж байна гэсэн үг. Харин таны бичээс дээр хэлэхдээ хүмүүс сул дорой, маш сул дорой. Тэд хэрхэн залбирахаа ч мэддэггүй гэж бичигдсэн байдаг. Харин ариун сүнс тэдний төлөө яолон байж зуучлан залбирдгаа гэж бичигджээ. Баярлалаа танд талархаж байна. Та өөрийн сүнсээр удирдах өгөөч. Энд байгаа өөрийн хүмүүсийн дотор та байж өгөөч. Оюун бодолд нь байж өгөөч. Сэтгэл санаанд нь байж өгөөч. Өнөөдөр үнэхээр хүрлцэн ирсэн энэ газар үнэхээр тэд хүссэн зүйлсээ танаас хүлээж аваад сэтгэл дүүрэн гэрлөөгөө буцах таны хүмүүс байх болтугай эзэн. Энэ бүгдийг танд даатхан бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Бүгдээр нэгэн дугаар амен. Халелуя. За сая дөнгөж хэлсэн тийм ээ. Есүс нэрийн өөрөө тусдаа байгаа гэд тийм.
Манайхан байна ялах хүүхдтэй бол үнэхээр тийшээ очиж сураарай. Сая би Солонгост сураад ирсэн тийм зүйл. Яасан бэ гэсэн тэнд бас нөгөө юм мөлхөө хүүхдүүд маш их байд юм байна. Тэгээд солонгос чуулганууд чинь яг ийм юмдаар маш ийм бусдтай садаа болохгүй бие биенийг хүндлэх ийм зүйлсийг маш их суралсан байна. Тэнд үнэхээр гайхамшигтай хэрэгжиж байна. Хүмүүс ч гэсэн маш сайн ойлгодог, хэлэлдэггүй. Яагаад гэвэл энэ бол маш чухал цаг. Энэ бол хичээлийн цаг биш. Энэ бол ямар нэгэн байдлаар би нэг амарч байгаа учраас нэг 2 цаг тэнд зориулчаа гэсэн тийм цаг биш. Харин энд байгаа хүн нэг бүрийн, сүнс нэг бүрийн, оюун санаа нэг бүрт чухал эзний бэлдсэн тэр цаг байна. Тийм учраас бүгдээр бие биенийг хүндлэнэ гэдэг энэ зүйлс багасаа бид нар суралцж байгаа гэсэн үг тийм ээ. За ингээд өнөөдөр хамтдаа бүгдээр эзний үгийг суралцъя. Солонгост байж байгаа Монголдо ирсэн мэдээж амьдрал манд байдгаараа байж л байж шүү дээ. Гэхдээ нийгмийн бухимдал бол үнэхээр дахин байгаа гэдгийг олж харлаа. Үнэхээр байгаа юм байна. Дунд нь амьдраад хаа сайн мэддэггүй. Тэгээд өөр газар байж байгаад ирэхээр ингээд маш тийм том ялгааг олж харж байна л да. Тэгээд энэ нийгмийн бухимдлаас болж ингээд сэтгэл зүй докторгүй болж байна. Энэ сэтгэл зүйн докторгүй байгаа хүмүүс маань гэмт хэрэгт орооцолдож байна. Тэг гэмт хэрэг тарьж байна. Мөн энэ сэтгэл санааны энэ докторгүй байдал нь эргүүлээд хүмүүсийг уур бухимдлаа барьж чадахгүй хүргээд тэр уур бухимдлаа барьж чадахгүйгээс болж өөрсдийн амьдралдаа асар их ужиг одоо хорт тэр байдлыг гэсэн үг шүү дээ. Хормоо байдлыг авчирч байгаа. Мөн түүнээс нь шалтгаалаад харилцаа эвдэрч байна, хагарч байна, бүлэглэл болж хуваагдж байна, бие биенийг үгүйсгэж байна. Тэнд үнэхээр ямар нэгэн хайр гэдэг үг ер нь дурддагчгүй хүмүүсийн амьдрал хөөрч байна. Бүр эдгээр шалтгаануудаас болоод хүмүүсийн зүрх их муудсан гинэ. Бүр ангаахын салбарын хүмүүс бүр тэгж ярьж эхэлж байна. Ийм байгаагаас болж хүмүүсийн зүрхний ачаал бүр ингээд маш их болоод тэгээд зүрх өвддөг болсон. Бүр цайшилсан чинь юу вэ гэсэн чинь эмэгтэйчүүдийн тоонус ихсдэг болсон гэж салбарын ярьж байгаа. Тэгээд энэ бүх шудраг бус нь хүмүүнлэг байдлаа гээсэн мэт ийм үйл явдлыг одоо итгэгч буюу бурхны хүмүүс хараад бурхан минь та хаана байна гэж байгаа байх. Би энэ бүгдийн төлөө залбирсан, гуйсан. Би энэ бүгдийн төлөө үнэхээр шудраг зүйл нийгэм тогтоосон. Яагаад ийм шудраг бус зүйлс дотор биднийг та орхиовэ гэж байгаа мэт тийм залбирлуудыг залбирч байгаа хүмүүс бас байж болох юм. Миний амьдралыг хараач, миний эргэн тойрныг хараач, миний гэр бүлийг хараач, миний үр хүүхдүүдийг хараач, миний нөхрийг хараач, миний эхнэрийг хараач, эргэн тойронд болж байгаа энэ нийгмийн амьдралын үйл явцыг та хараач. Энэ утаа, бухимдал, угаар, энэ үнэхээр өвчлөлүүд хизээч идэгшгүй мэт тийм зүйлс дотор багтчихсан. Тэрдгээр зүйлстэй хүмүүс нь боочлогдсон мэт байгаа нийгэмд та биднийг орхих гэж юу? Та хаана байна гэд ингэж залбирч байгаа хүмүүс байгаа. Энэ бол мэдээж байгаа. Ягаад гэвэл Христ итгэж хүмүүс альва зүйлсийг тухайн нийгэмдээ юу болж байгааг хамгийн гэрхэн олж хардаг хүмүүс болсон байдаг. Мөн тэд нэг давуу чанар нь юу гэхээр эрэг зүйл юу вэ? Энэ амьдрал ингэж яваад юу болох вэ гэдгийг ч гэсэн гадралж идэг хүмүүс. Тэгэхээр яг ийм зүйлээс болоод хүмүүс өнөөдөр яаж ийнэг вэ? Христ итгэх итгэл нь доошогоо унах, өөрсдийн амьдралыг ер нь би өөрийгөө л бодохгүй болохгүй юм байна гэсэн аминч үзэл давагдах ийм зүйлс рүү орох аюултай. Мөн бурхан хариулахгүй байгаа юм чи би өөрийнхөө харгаар шийдье. Би өөрийнхөө амьдралын дуршлагаар шийдье. Би найзынхаа дуршлагыг хуваалт дагъя, дүүрээ. Миний найзууд тийм, миний тэр ах дүү маань тэгдэг учраас би тэднийг дүүрээ гэдэг зүйлс рүү ч орох тийм эрсдэлтэй. Харин энэ ийм ойлгогчгүй юм нөхцөл байдалд биднийг яагаад байлгаж байгаа юм бэ гэдгийн хариулт нь бурханд байна. Бурхан энэ бүгдэд хэрхэн хариулж байдığım бэ гэдгийг бүгдээрээ Библиэс буюу Бурхны үгээс харж суралцъя гэж бодож байна. Бүгдээр Хабакук номын 1-р хэсгийг хамтдаа гаръя. Танд бичээс Библи байна уу? Бид Бурхныг агуу гэж боддог. Харин бид тэр агуу нэгний үг бидний гарт юм уу? Бидний зүрхэнд байх нь юутай өрөөлтэй вэ? Бид үнэхээр хэцүү үед Бурханд руу хандан залбирдаг. Бурхан минь надад туслаач гэдэг тэр хүмүүс тэр туслах нэгний агуу туслагчийн үгийг бид нар авч явж байна гэдэг бол юутай өрөөл вэ? Амен. За Хабакук гэдэг энэ 3 бүлэгтэй жижигхэн ном багхгүй.
Энэ хэдий ийм 3 бүлэг байгаа хэдий ч гэсэн асар их чухал зүйлийг бидэнд ойлгуулдаг. Саяын ийм хүнд хэцүү нөхцөлд байдалд байгаа тэр үед байсан Хабакугийн тухай бүгдээр хамтдаа суралцсан. Бүгдээр хамт уншиг 3:1-ээс 4 хүртэл байна тийм. За бүгдээрээ хамтдаа зөвхөн 2-ыг дуустал уншия. 3:1. За та хаврахгүй юм гэсэн. Энэ Хабакугийн цаг үе маш хэцүү цаг үе. Тэг үнэхээр хэцүү цаг. Энэ бүр бидний одоогийн байгаа нийгмээс ч бүр хэцүү тийм. Зүгээр нүдэн дээр нь хүчирхийлэл бий болж байгаа. Нүдэн дээр нь хүчирхийлэл бий болж байгаа. Тэгээ нийгмийн бүр ингээд нууна бүр нийгмийн тэр тогтолцоо бүр унтчихсан. Тэнд ямар нэгэн одоо ерөөсө хин нэгэн гарч ирээд ингээ хийлий ч гэсэн ерөөсө боломжгүй болсон мэт тийм нөхцөл байдал. Тэгээ Хабакуг итгэж хүн тэр хүн агуу сүрлэг тэр бурхан руу хандан одоо ярьж байгаа тий. Та хаана байгаа юм бэ? Биднийг ийм нөхцөл байдалд нь орхих гэж юу вэ? Ингээ байж байгаа. За бүгдээрээ энэ бүх хариулт бурханд энэ хариулт нь байгаа гэсэн. Тэгээ энэ бүгдийг илүү сайн мэдхийн тулд энэ бичээс буюу Библиэс хэд хэдэн хэсгийг бүр гярхаалan сэтгэлээ нээгээд олж мэдэх ёстой. Тэгээ Матай номын 27 дугаар бүлэг дээр бүгдээрээ очие. Матай номын 27 дугаар бүлэг 45-46. Энд хэн бас ийм байдалд байсан бэ гэдгийг харж байна. Мэдээж тухайн Хабакугийн цаг үед бол Вавилоны одоо тэр түрэмгийлэл тийм ээ бий болгоч байгаа. Яг тийм цаг үетэй давхцдаг. Халдайчүүдийн гэж бичсэн байгаа. За тэгвэл энэ Матай номын 27 дугаар бүлэг дээр 45-46 дээр бүгдээрээ хамтдаа уншия 3:1. Амен. Есүс Христийн амьдарч байсан энэ цаг үед бас маш хэцүү цаг, тийм нийгмийн маш хэцүү цаг үе байсан. Ромын буюу нөгөө төмөр хаант улс, төмөр мэд үнэхээр бут нэргэх тийм хүчтэй тийм хаант улс бий болно гэсэн. Тэр Ромын хаант улсын үед Есүс мэндэлсэн, төрсөн, үйлчилсэн, ажилласан, тийм ээ амьдарсан. Тэг яг тэр үед Есүс тэр модон дээр үлгэгдсэн хин тэд түүнийг үлгсэн бэ гэхээр Ромын зэргүүд үлгэж. Есүсийн хувьд бол үнэхээр дотроо энд бол яг бурхан минь гэж хэлсэн онцгой л доо. Есүс дотроо бод би ямар гимнүгэл хийсэн. Би цэрэг агсаад Ромын цэргүүдийн эсрэг дурхирсан уу? Би хэн нэгэнд буруу зүйл зааж өгсөн үү? Би хэн нэгний амьдралаас хулгайлсан уу? Би хэн нэгнийг урамгүй болгосон уу? Зориггүй болгосон уу? Хэн нэгнийг би талдалж хуваалт хүргэсэн үү? Үгүй. Гэтэл намайг юунд тэр модон дээр үлгэж байгаа юм бэ гэсэн яг тийм зураглал байж байгаа. Тэгээ энэ үед аава, Тэнгэрлэг аав минь, Тэнгэрлэг эцэг минь гэдэг үг хэрэглээгүй харин бурхан минь гэж хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр яг бид нартай адилхан хүн болж тэр гим нүглийг тэр модон дээр бидний үүрэх байсан тэр гим нүглийн төлөөсийг тэр модон дээр үүрж байгаа учраас бурхан минь юунд намайг орхив гэдэг үг хэлж байгаа. Энэ нийгэмч гэсэн бас л үнэхээр хэцүү нийгэм байсан. Боолчлолд ор байгаа нийгэм ямар сайн байх вэ? Өөрсдийн эрх дураар биш. Тэр өөрсдийг боолчож байгаа тэр төрөмгийлж байгаа улс орны тэр тийм ээ зааж сургасны дагуу тэр хуулийнхын дагуу байна. Мөн бүгдээрээ хамтдаа тэр тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор мөн бурхны тэр хариултыг олохын тулд Ром номын 11:3 дээр загтлууд руу орж ийнэ гэсэн. Бүгдээрээ хамтдаа уншия 3:1. Ром номын 11:3. 4-5 биш 3 байхсаа энийг арилгаж байгаарай. Төрүүлж гаргаад байна тийм ээ. Эзэн минь тэд таны иш үзүүлэгчдийг алж таны дахлын ширээнүүдийг нураан хайсан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна. 1:9 энэ хэлэгдэж байгаа иш үзүүлэгчдийг алж гэдэг нь дуугааглагчаа суугаарай. Бүгдээрээ дурамж журамтай дэгтэй байж шүү. Доогуур яваад иж болохгүй тийм ээ.
энэ ишүүс үзүүлэгчдийг алж идэх нэг ёсондоо найдан алж байгаа байхгүй. Намайг алаад хиний нүдэн дээр гүйл яг итгэгч нарынхын нүдэн дээр нөгөө номлогчийг барьж аваад алж байгаа гэсэн санаа. Нөгөө Бурхны үгийг хийгээд заагаад байгаа хүнийг нь барьж аваад алж байгаа байхгүй. Тэгээд дүүр нь дахлын ширээнүүдийг нураа хийсэн гэдг нь энэ дээр биш шүү дээ. Энэ үг нь тухайн үеийн дахлын ширээтэй бараг дүүцгүүтэй зүйлэлтэй. Тэгээд энэ эндрийн бүгдийг ингээд хуулж хаяад энэ ард байгаа загламааг нь нураагаад бүр байхгүй болгоод бүр шатаагаад галдаад яг тийм зүйл болж байгаа байхгүй. Илиягийн үед. Нөгөө итгэгчнэр нь бүр гайхаад бүр нүдэн орой дээр гараад юу болж ийна. Нөгөө урд явж байсан хүмүүс маань байхгүй боллоо. Одоо яана гэд бүр Илия бүр тийм зүйлийг бүр хилээд дээрэс нь би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна гэж хэлсэн. Маш хэцүү тийм нийгмийн цаг үед явж байна гэсэн. Би танд хуучин гэрээнээс уншлаа. Сайн мэдээний номнуудаас уншлаа. Загтлуудаас уншиж өглөө. Бурханд хариулт нь байгаа. Яагаад ийм нөхцөл байдал биднийг орхисон мэт байдığım бэ гэдгийг түүнд хариулт нь байгаа учраас энэ гурван хэсгээс бүгдээр хамтдаа хуваалцлаа. Та хамт байна уу? Тэгэхээр цаашид ч амьдралд минь тохиох хүнд өдрүүд байж болох ч яах нь. Бурханд итгэн эзнийг магтах тухай бидэнд эзний үг заахыг хүсэж байгаа. Бүгдээр үргэлжлүүлэн харъя л да. Ийм хэцүү нөхцөл байсан тэдгээр нөхцөл байсан хүмүүс эргээд ямар болсон бэ гэдгийг харах боломж байна. Хабакук номын 2 дугаар бүлгийг харуул 2-3-аас 4 дээр нөгөө Хабакук ямар зүйлийг бий авсан бэ гэхээр Хабакук би залбирая гэж хэлсэн мэт. Хэрвээ агуу бурханд хүн итгэж байгаа бол тэр итгэж байгаа хүн нэг л зүйлийг хийх ёстой байдаг. Тэр нь залбирал байна. Энэ залбирал байхгүйгээр яаж бид нар бурхан байгаа гэж явах вэ? Тэгэхээр Хабакук ийм хэцүү нийгмийн ийм хэцүү нөхцөл байдал донд энэ эсэргүүцэл донд энэ хүчирхийлэл донд энэ ялцарсан тийм байдал донд байсан Хабакук юу хийсэн бэ гэхээр би манааныхаа байранд зогсож бэхлэлт дээр байрлан суух болно. Тэрээр надад юу айлтгахыг миний гомдолд тэр хэрхэн хариулахыг би харуулдан харсаар байх болно гэж хэлээд Бурхны өмнө очиж байгаа. Хэрвээ хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа хэн нэгэн байгаа бол яг ийм зүйлсээ тэрвэрэд Бурхны өмнө очиж байгаа тухай энд Хабакукаар дамжуулан зааж. Тэгээд тэгтэл эзэн надад хариу айлдлаа. Үзэгдлийг минь бичээд хавтангууд дээр сийл уншсан нэг нь ухсхийг гэж хэлсэн баг. Ухсхийг. Тэгэхээр бүгдээрээ энэ бүгдийг харах юм бол энэ үүдэн дээр ямар амар шуугантай байгаад идэм бэ? Тэнд яриад байгаа хүмүүс болохгүй шүү. Ахиж ийм зүйл хармааргүй байна. Тэгтэл эзэн надад хариу айлдлаа гэж хэлсэн. Энэ ямар хариу байсан? Бүгдээр эндээс харуул 2 дугаар бүлийн 3 4 дээр үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм. Нэг өсөнтөө энэ газар хүмүүний амьсгалын тухай ярьж байгаа. Бидний аврал ямар үнцэнтэй юм бэ гэдэг тухай ярьж байгаа учраас бид үнэхээр сэтгэл нээлттэй сонсох ёстой. Тийм биз дээ. Бусдыг хүндлэх ёстой. Бусдыг хүндлэх ёстой. Энэ хүний авралын тухай яригдж штэ. Би яагаад ингэж дураараа өөрийнхөө байх ёстой. Энэ маш чухал. Үнэхээр эндээс гараа явхад бидний амьдралд юу тохиолдож мэдэхгүй байгаа шүү дээ. Харин түүнээс өмнө нь бид нар эзний үгийг сонсоод үнэхээр дотроо тунгаан бясалгаад явбал бидэнд үнэхээр ёроолтой байх болно. Энэ сургаал номлол гэдэг бол тийм амархан бүтцдэг зүйл биш. Энэ сургаал номлол гэдэг бол яг эзний сүнсний ажиллаар хийгддэг зүйлийг бид нар хүндэтгэн хүлээж авах тэр хүн л тэр ач тусыг нь амсна. Харин үл тоох юм бол амсахгүй өнгөрнө гэсэн үг байхгүй. Тэгээ энд үргэлжлүүлэн Хабакук юу гэсэн бэ гэсэн яг эзнээс хариу ирсэн гэсэн. Тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр энэ хавтанг аваад сийл чи энийг бич. Тэгээд энэ сийлсэн имийг чи уншсан нэг нь аваад ухсхийг гэсэн байгаа байхгүй. Тийм хүнд хэцүү юм хүний амьдралд ирэх үед хүн ийм болно гэж байгаа. Гэтэл өнөөдөр хүмүүний амьдрал бүр амьсгалтанд тултал одоо амьдралд нь тултал тийм зовлон амсаагүй байгаа учраас Бурхны зүгээр л ерөнхий амьдрал байдаг нэг үзэгдэл юм шиг харж байгаа нь хөөр хилтэй байхгүй. Тэгээ яг амьд нь амьсгаанд тулаад ингээд амьдрал нь шийдэгдэхэд ирэх үед Бурхан минь ээ гэд ингээд байдаг. Гэтэл энд Хабакук яг тийм байдалд орсон байгаа байхгүй. Үнэхээр амьдралд нь хэцүү зүйл тохиолдсон.
Тэгээ яг энэ үед яасан бэ гэсэн бурхан үгээ өгч байгаа. Чи миний өмнөний зүрхсэтлээр ирлээ. Тэгээд энэ хавтанг аваад наана сийл уншсан нэг нь ухсыг гэдэг нь тэрийг уншсан хүмүүс үнэхээр хэцүү тэр зүйлстэй нүүр тулчихсан бурхны хүлээгээ байжсэн хүмүүс уншаад ухсгийг гэдэг нь үйлдэл хийнэ гэсэн санаа авч. Тэгээ энэ бичсэн зүйлсийг үргэлжлүүлээд хэлж өгч байгаа. Энэ дээр юу бичсэн бэ гэдгийг одоо ингээд цааш нь харцгаая. Үзэгдэл нь тогтоогчсон цагийн төлөө юм аа гэсэн. Үзэгдэл нь тогтоогчсон цагийн төлөө. Төгсгөл рүүгээ энэ нь яархаад эс хөсөрдөн нөгөө ам амьдрал нь тулцсан байгаа маш хүнд нөхцөлд байгаа нөгөө хүмүүс маань яасан вэ үнэхээр би хоцорч байгаа юм байна. Бурхан минь та хариулахгүй бол миний амьдрал дууслаа. Би дээд сургуулаа төгслөө. Би 10 жилээ төгслөө. Би бүр ингээд өвөө эмээ боллоо. Миний сайхан залуу нас дууслаа гэд бүр ингээд яарч байгаа. Би одоо яах юм бэ? Ийм хүнд нөхцөлтэй байсаар байгаад би ам үргэх юм уу? Би үхэх юм уу гэж байгаа байхгүй. Гэтэл Бурхны үг юу гэсэн бэ гэсэн чинь хүмүүс яарна. Харин яарж байгаа зүйл нь хөсөрдөн гэж хэлсэн. Хөсөрдөн гэдэг нь тэд нар ямар ч хэрэгцээгүй шал дими яарж байгаа гэсэн санаа хэлж байгаа. Өргөжлүүлээд хоцорч байгаа мэт байвал хүлээх түн гэж Бурхны үг хэлсэн. Хоцорч байгаа мэт боловч би нэг л хоцроод байна. Яана миний амьдрал хөврөөд байна, урсаад байна. Би ерөөсөө нэг л зүйлийг олж мэдэж чадахгүй яваад байна. Би нэг л байдагтаа байгаад байна. Би ер нь бүх зүйлээс хоцорчсон юм биш шүү. Би өөрийгөө харсан чинь нэг л тийм гадуургацсан юм шиг, би ер нь хинч биш болцсон юм шиг санагдаад байх юм. Эзэн минь, бурхан минь, та хаана байна? Та надад тэр амлаж исэн амлалтаа та санаач. Би таны авралын баяр хөөр дотор алхаж исэн өдөр хоногудаа би иргэн санан дурсахыг хүсэж байна. Би ийм байгаагүй, би яагаад ийм болсон бэ? Би үнэхээр хоцорсон юм шиг байна. Тэгсэн бурханы үг хүлээх түн. Тэр хүний хүлээ гэж. Хүлээ. Хэдий тийм байсан ч хүлээх түн. Хойшлуулгүй заавал биелэгдэх болно гэж хэлсэн. Бурханы тогтоогдсон цагт тэр хүнд хэцүү нөхцөл байдал бүгд яах нь шийдэх гэж хэлж байна. Тэгээд үргэлжлүүлээд дөрөвдөр харагт түн. Бардан хүний сэтгэл зүв бус байдаг. Энэ сэтгэлийн талаар бид нэг бардам би бардам биш гэж бодоод байдаг байхгүй. Гэтэл аль хэрдийн хүн бардамж идэг баг. Аль хэдийн хүмүүс би бол арай дээрдээ гэж бодохоор би тэрийг бодвол арай дээр штэ гэд аль хэдийн бардам явж байгаа гэсэн үг. Би дажгүй штэ гэл бодож байгаа бол энэ хүнд бардам байгаа байхгүй. Энэ сэтгэл байна гэсэн үг байхгүй. Гэхдээ миний амьдрал арай дээр биш үү? Миний боловсрал арай дээр биш үү? Би тэр хүнийг бодвол арай өөдрөг биш үү? Би тэр нэг хэсэг бүлэг хүмүүсийг бодох юм бол би харин ч илүү цэвэрхэн, илүү би бурхан таалагдах хүн. Би илүү бурханлаг. Энэ бүхэн юу вэ гэвэл бүгд бардам сэтгэлийн уг үндсэн хүн дотор байдаг. Тийм учраас энд юу гэсэн бэ? Бардам хүний сэтгэл зөв бус байдаг. Яг ингээд ийм сэтгэл тэгээд ирэхээр үйлдэлүүд нь зөв бус байдаг гэж. Тэгээд харин зөвд хүн итгэлээр амьдрна гэсэн. Хүмүүс Есүст итгэхэд би итгэсэн юм чи одоо би өөрийнхөө амьдрна гэсэн санаа өвөрлөдөг юм шиг байна. Харин бичээс нь бидэнд үргэлж үгүй өдөр бүр зөвтгөгдсөн тэр хүн Бурхны үнэхээр тэр авралаар зөвтгөгдсөн тэр хүн өдөр бүр итгэлээр амьдрна гэж. Би Есүс намайг мэдж байгаа. Би Есүс чинь, би итгэгч, би Христ. Гэхдээ тэр итгэл байна уу? Тэр зүгээр амнаас гарах үг байхгүй. Харин би яг Бурханд өдөр бүр итгэж байгаа юм. Үнэн дээр бол үгийг харуул Бурханд итгэлээр л дамжуулан өдөр бүр хүн уучлагддаг гэж байдаг. Бид ямар ч уучлагдах боломжгүй. Бид хэрвээ бүрэн дүүрэн уучлагдана гэх юм бол төрснөөс өнөөг хүртэлх бүх хийсэн гим нүглээ санаж агаад бүгдийг бичиж агаад тэгээд уучлагдана гэсэн үг. Ингүүл төгс уучлал болно. Гэхдээ хүн тийм сул дорой юу хийснэ ч мэдэхгүй шүү дээ. Бүх гим нүглээ бичгэвэл энэ тийм мэдхгүй байхгүй шүү дээ. Үүнд л Бурхны нэгүсэл байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр хүмүүсийг буруу сургаал зааж баахан гим нүглийн бичүүлээд та нар үүнийг л гимсчих юм бол Бурхан үнэхээр агуу зүйл амьдрал чинь хийх чинь гэж байгаа сургаалууд бол аюултай. Аюултай. Харин Бурхны үг бол өдөр бүр Бурханд итгэх итгэлээр л
өөчлөгдөх болно гэж. Тэгээд тэр итгэл дотор амьдрна. Зөвхт хүн шүү дээ. Тэгээ ингэ зааж өгсөн байна. Мөн Хабакук ийм хэцүү байсан тэр Хабакук Бурханаас үгнүүдийг авч байгаа бод. Та хаана байна? Хэцүүдлээ штэ гэж Хабакук хүлээ гэдэг үгийг авсан шин. Чи хүлээ миний тогтоогчсон цаг гэж байгаа. Чам чи хоцорч байгаа юм шиг байж магадгүй. Гэхдээ хүлээ. Юунд? Дэвчээр дотор мөн итгэлээр өдөр бүр амьдрах тэр Бурханд итгэх итгэлээр чи хүлээ гэж хэлж. Бурханд итгэх итгэл байхгүй байгаа Христэд итгэгч гэж хэлж байгаа хүн ямар болдог вэ? Зүрх сэтгэл нь хатуу болдог. Үннийг хэлж чадхаа болдог. Мөн дээрээс нь юу болдог вэ гэвэл өөрийнхөө нэрийг боддог болж эхэлдэг. Тэгээ хэлжүүд игч бах таа. Уг нь бол үннийг нь хэлсэн бол илүү дээр байсан юм да. Тэр хүн заах хэцүү байгаа юм чинь дуугал өнгөрчүй дөө. Эн чинь юу гэвэл нөгөө итгэл гэдэг зүйл тэр хүнээс хол байгаа учраас харин тэр Христ итгэгч гэж өөрийгөө бодож явдаг бодол байгаа. Харин зүрхэнд байх итгэл үнэхээр чухал байна. Тэр итгэлээр бид өдөр бүр түүнээс ууж, түүнээс идэж сэтгэлдээ тэнхэрч ингэж явах шалтгаан болж байна. Нөгөө Хабакук энэ бүгдийг аваад 2 дугаар бүлгийн үргэлжлүүлээд тэр Бурхны үгийг авсаар байсныг үргэлжлүүлээд харуул 9-дэр 2:9-дэр өндөр дүүрээ засаж гамшиг сүрлийн савраас аврагдахын тулд ёс бус олз ашгийг гэр орондоо хураагч нь хөөрхийе гэж Бурхан нэг чухал зүйлийг хэлж байна. Нэг өсөндөө хүмүүс яагаад тийм хүнд хэцүү нөхцөл байдалд ордогвэ гэдгийг нэг нөгөө Хабакукт хэлж байгаа. Та нарт өөрсдөө асуудал байгаа шүү. Жишээ нь энд нэг хүний жишээ татсан бай. Тэр яасан бэ гэвэл ийм гамшиг сүлийн авраас аврагдахын тулд та нар яах ёстой гэсэн чинь нөгөө ёс бусын олж ашгийг олоод гэр орондоо хурааж байгаа тэр хүмүүс байна. Ийм хүмүүс учраас нөгөө Бурханд итгэх итгэлээ хүсэл хаяад яг ийм хүний аргаар амьдарч байгаа хүмүүс та нарын дунд байгаа учраас ийм хүнд хэцүү нөхцөл байдал ирсэн юм а гэдгийг Бурхан нөгөө Хабакукт хэлж байгаа. Яагаад надад ийм юм тохиолдод байгаа юм? Яагаад миний амьдрал ийм байгаа юм бэ гэдэг дээр зүрх сэтгэл рүүгээ хараарай гэдгийг л зааж өгч байгаа. Чихэр зүв байна вэ? Итгэлээр л зөвтгтэн. Авраам яг би биш та гэснээр зөвтгцсэн шиг. Би амьдралаа авч явахгүй юм байна. Та юм байна. Би маргааш юу болохыг ч мэдэхгүй ийм сул дураа амтан яаж амьдралаа авч явах юм? Харин Бурхан та бүгдийг мэддэг юм байна. Тийм болохоор та юм байна. Авраам яг тэгс дуулууртай тэр би биш та гэж хэлсэн учраас би чамайг зөвхт гэж хэллээ гэж. Чи бол зөвхт гэж хэлдэг. Тэгэхээр иймэрхүү энэ жишээг л зөвхөн ганцаар нь хэлсэн, цааш нь хэлвэл Бурхан нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан хөршөө согтогч нь өөр хийлтэй завхаарлын яг ийм зүйлстэй хүмүүс та нарын дунд байгаа учраас ийм хүнд нөхцөл байдалд ирснээр санагтав. Энэ бүгдээс аврагдахын тулд яах вэ? Надад итг гэж. Бурханы хувьд бол хизээж үргэлж би хайрлсан гэж хэлэхдээ гэхдээ чамаас болж байгаа зүйл байгаа шүү гэдгийг үргэлж сануулж идэг. Тэгээ хүмүүс нь тэрийг мэдгүй болохоор Бурхан хаана байна? Яагаад намайг ийм байдалд оруулж байгаа юм бэ? Яагаад намайг ийм хүнд нөхцөл байдалд оруулсан юм бэ гэж боддог. Гэтэл Бурханы үг рүү харахаар чамд бас ийм зүйл байсан шүү. Ийм зүйл байгаа болохоор чи ийм зүйл нөхцөл байдалд орчод байгаа шүү. Чи тэр над руу ир, надад итг. Өдөр бүр тэр итгэлээр уучлагдана. Намайг уучлаач. Гимшигтэн. Гэсэн тэр зүйлсийг хэлж байгаа. Тэгээ мөн 14 дугаар бүлгийг харуул эндээс бүр ингээд гівч гэж хэлж байгаа. Хэдий хүмүүс ийм байсан ч Бурхан өөрийнхөө тухай ярих чинь одоо хүмүүсийн тухай сая яриад өнгөрсөн. Хүмүүс ийм байгаа болохоор та нар тийм нөхцөл байдлыг амьдралдаа бараг авчирсан байх шүү. Би бол байгаа. Гэхдээ та нарт нэг хэлье. Надад итгэлээр уучлагдана. Итгэлээр та нар зөвтгөгдөн. Тэгээд одоо Бурхан өөрийнхөө тухай ярих гэж байгаа. Гэвч энд Хабакук ярьж байгаа биш. Бурхан өөрөх далай усаар дүүрэн байдгийн адил дэлхий эзний яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно гэж хэлж байгаа. Амен. Бурханы үг хүмүүст ойлгуулахын тулд зарим хэсгүүд дээр
ийм хүний төсөөллөөр нь ойлгуулахыг хүсэж бичсэн хэсгүүд байгаа. Жишээ нь Дуулал номын 23 дээр тэр дүлгүүн усны дэрэгдүүр хөтөлж ногоон бэлчээрт намайг бэлчээдэг гэдэг энэ үг нь тэр хүмүүсийг бурхантай байвал яг тэр дүлгүүн усны хажууд байгаа шиг тэр ногоон бэлчээрт байгаа шиг би байх юм байна гэдгийг энэ төсөөллөөр бурхан бичиж ингэж ойлгуулсан хэсгүүд байдаг. Түүний нэг нь яг энд явж байгаа. Далайн усаар дүүрхийн адил дэлхийн эзний яруу алдар мэдлэгээр дүүрэх болно. Хэрвээ хэн нэгэн далайн ирэг дээр очиж үзсэн бол тэр далайн ус ямар их юм бэ гэдгийг мэдэрнэ. Ямар их юм бэ? Ямар сүрдэм юм бэ? Гэтэл эзний тэр мэдлэг нь юу гэнэ? Яруу алдрын тэр мэдлэгээр яг тэр далай тэр усаар дүүрж байгаатай адилхан байна гинэ. Шууд төсөөлөгдөж байгаа байхгүй. Эзний тэр яруу алдрын мэдлэг нь ийм их юм бол би юунд санаа зовсон юм бэ гэсэн санаа явж байна. Хэрвээ миний итгэдэг бурхан ийм нэгэн юм бол би юунд амьдралдаар түүртэж өөрийнхөө амьдралыг шийдэх гэж тэр асуудал донд өөрийгөө зовоож явж байгаа юм бэ? Дараа нь 20 дугаар ишлэлдэр харин эзэн ариун сүмдээ заларсан байдаг. 2:20 дээр бүх дэлхий түүний өмнө дуугүй байхтун гэж хэлсэн байна. Одоо нөгөө хаа байна бурхан минь яасан бэ, ийсэн бэ? Энэ ийм хэцүү нөхцөл би яаж амьдрах юм? Одоо та үнэхээр зөндөөл залбирлаа, та хариулаач гэсэн чинь бурханы үг нь хариулт нь бүх дэлхий дуугүй байхтун. Миний тогтоогдсон цаг гэж байгаа. Би ийм гэдгийг хэлж өгч байгаа. Тэгээ нөгөө Хабакук одоо 3 дугаар бүлгийн 2 дээр эзэн одоо нэг эзэнс хариулт аваад таны алдрыг би сонсоод имэж байна гэж хэлсэн мэт. Халелуя. Одоо нөгөө Хабакук хаа байна та одоо энэ ийм хэцүү би бараг л хэцүү боллоо. Манай энэ таны арт түмчин бүр бараг дууслаа, үргэлжлэж дууслаа. Энд хүчээр хийлэл байна, энэ шудраг бус байдал байна, энэ нийгэмч бүр нураа дунжлаа гэжсэн Хабакук одоо эзэн түүнд хариу хэлсний дараа эзэн таны алдрыг би сонсоод имэж байна гэж хэлсэн. Тэгэхээр бид бурхныг яг ямар хэмжээнд харж байна? Тэр хэмжээнд миний итгэл ажиллаж идэг. Хаяа хэрэгэлдэг бурхан гэж бодож байгаа бол тэр хэмжээнд л ийм итгэлтэй байна. Зарим хэсэгт нь бол би өөрөө бодъё, би өөрөө хий, би чадна, би бүтээчин, би өмнө ийм дуршлагтай гээ яваад байдаг гэсэн. Тэгээд яг амь насны ч юм уу амьдрал нь хүнд хэцүү нөхцөл байдалд ороод хүзүүн дээр нь тулаад ирэх үед авраач та намайг. Ийм амьдралыг бурхан хүсэхгүй байна. Харин өдөр бүр түүнд итгэж амьдралснаар итгэлээр дамжуулан уучлагдчих. Би буруу юм хийсэн байж болно, буруу сансан байж болно, буруу үйлдэл хөдөлгөөн, буруу үг хэрэгэлсэн байж болно. Би хин нэгнийг гомдоосон байж болно, би хин нэгэнд дургуйчлыг хүргэсэн байж болно, би гэр бүлдээ үнэхээр таагүй харилцааг би болгосон нэг нь би байж болно. Би нийгмийн үнэхээр бүгдийг шүүж, би бүгдийг үнэхээр та нар бол үнэхээр тамд хаягдвал цогцтой гэж бараг хэлж исэн хүн нь би байна. Харин эзэм намайг уучлаач. Би танд итгэж байна. Би энэ бүгдийг та хийж чадна. Би биш та хийж чадна. Гэж байгаа тэр нэг. Тэгээ эцэст нь Хабакук би танаас имэж байна гэж хэлсэн Хабакук хэн болсон бэ гэхээр 3:17 19 дээр нөөнөөс хэцүү байсан Хабакук шүү дээ. Бүгдээр хамтдаа уншия 3:17 3:17-оос 19-ыг хамтдаа уншия. За хамтдаа уншия 3:2. Хэдийгээр инжирийн мод цэцэглээгүй, усан үзмийн мод зүр жимсгүй, чөдөөний ургац гарахгүй, талбайд хүн согд урахгүй байсан ч за дохтъя. Байсан ч. Маш чухал үг. Тийм байсан ч. Өргөжлүүдэд хашаандаа хоноггүй, сарвчандаа өхөргүй болсон ч за энд өмнө нь яг хүнс яг тэр жимсг нь одоо тэр ургамалтай холбоотой зүйлсийг хэлсэн. Одоо бол яг махан хоолны тухай ярьж байна. Энэ хоёрын аль нь ч байхгүй байсан ч. Аль нь ч байхгүй байсан ч. Эзний дотор би баясан хөрч.
Авралынхаа бурхан дотор баярлнаа. Эзэн бурхан бол миний хүч чадал, тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож намайг өндөр газруудаар минь явуулдаг. Өдөрдаачид утсан хөгжмөөр тоглоход зориулва гэсэн. Хабакук энд одоо эзнийг магтаж бүжиглэж байна. Хэн байсан Хабакук үлээ? Одоо эзнийг магтан бүжиглэж байгаа Хабакук. Гэхдээ Хабакугийн нөхцөл байдал огтхон ч өөрчлөгдөг үгээ та боддоо. Хабакук баяр хөөр ирээгүй. Хабакугийн амьдарч байгаа нийгэм нь үнэхээр шударга ёс тогтоогүй. Яг хэвээрээ байгаа. Яг урд нь ямар байсан, яг тэр нөхцөл байдал тэр Хабакук байгаа, харин тэн дотор байгаа Бурхны хүний зүрх сэтгэл харах өнцөг нь өөрчлөгдсөн байгааг эндээс харж байна. Юунаас болж? Бурхны үгээс болж. Бурханд тэр хариулт байсан гэдгийг тэр ойлгосон учраас яг ийм болж байгаа. Энд тайвшрал гэж хэлдэг. Бүгдээрээ түрүүн сайн мэдээний номнуудаас уншсан. Сайн мэдээний ном Матай номын 27 Ели унш хэлээрэй. Юу гэсэн үг лээ? Бурхан минь намайг та юунд орхино вэ? Ингэж уншсан. Одоо бүгдээрээ хамтдаа Лук номын яг ийм хэцүү Бурхан минь та намайг орчлоо гэж хэлсэн энэ нэгэн Лук номын 24 дээр ямар болсныг бүгдээрээ харъя. Лукийн сайн мэдээний ном 24-ийн 50-аас 53. Хамт байна уу? 24-ийн 50-аас 53. За хамт эндээс уншицгаая. За 3 гадагш дагуулan яваад мотроо өргөн тэднийг ирөө зааж өгсөн. Бурхан минь та намайг юунд орхив гэж хэлж ирсэн эзэн одоо энд өрөөцөн зогсож байна. Энэ эзний туулсан цаг. Яг ийм байна гэдгийг харуулж байгаа. Өнөөдөр хүнд хэцүү нөхцөл байдал. Гэхдээ бүү мэгд, бүү зочирд, бүү сандар, бүү твд. Эзэнд итгэв. Тэгээ өрөөгд байж байгаа Есүс. Тийхүү өрөөж байхдаа тэр нөгөөдүүлээс холдож тэнгэр өөд өргөгдөв. Тэд түнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгээр Иерусалимд буцан ирж сүмд байнга байж Бурханыг магтсаар байв. Есүсийг Бурхан минь намайг юунд орхив гэд тэр модон дээр үлгүүртэй байхад дагалдагч нарын итгэл бүгд навс унсан. Бүр ингээд цугтаасан. Амиа утсан. Нөгөө багш нь нөгөө өөрсдийг нь чөлөөлөх, өөрсдийг нь үнэхээр их чөлөөтэй болгох, ялтыг авчрах, тэр ард түмнийг үнэхээр ялтанд хүргэх, тэр Ромын боолчлоос чөлөөлнө гэж харж байгаа. Тэр нэг нь одоо модонд үлгэгдсэн байж байгаа. Тэгээд тэр дагалдж исэн бүх хүмүүс айсан. Петр хүртэл сүлдээ би мэдэхгүй, Есүсийг танихгүй гэж хэлсэн. Яг айгаад намайг тэр модонд үлгэж чинь гэд. Амар айсан. Амар гоё штэ гэдэг шиг амар айсан. Бүр айгаад, бүр цухтаад, бүр хотлаа. Энэ нөгөө цуг явж исэн үе явж. Гүү би цуг яваагүй гэд. Яс нөгөө залмад өгсөн. Тэнд ингээд үлгэгдсэн. Бүр ингээд ичгүүр болоод ингээд нүцгэн тэр модон дээр үлгэгдсэн. Харин одоо тэр хүмүүс ямар болсон гинэ үү? Тэд түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгээр гэсэн мэн. Халелуя. Тэр нөхцөл байдал тийм сайжраагүй. Нийгэм яг хിവэрэ байг. Харин нөгөө итгэл навс унсан байсан хүмүүс одоо эзнийг амьсан байгааг хараад яасан бэ? Тэдэнд дүүрэн итгэл ирсэн байна. Дүүрэн тайвширлыг авсан байна. Дүүрэн амар тайвныг авсан байна. Тэдний амьдрал гоё болцсон юм уу? Үгүй. Тэд буцаад нутагтаа байгаа суурин газар дээр очивол сайхан хүмүүс угтаж авахд ингээ баярын ширээ зарцсан байгаа юу? Үгүй. Хүнд хэцүү нөхцөл бол хэвээрээ байгаа. Гэхдээ энэ нөгөө хүмүүс айжсэн хүмүүс чинь өвлөмж баяр хөөртэйгээр Иерусалимд буцаж ирж сүмд байнга байж Бурхныг магтсаар байлаа гэсэн. Халелуя. Бурхны тогтоогдсон цаг гэж байна. Мөн бүгдээрээ түрүүн загтлуудаас Ром номын 11-ийн 3-ыг харсан. Бүгдээрээ Ром номын 11-ийн 4-5-ыг харъя. 4-5.
Хамтдаа унши 3. Харин Бурхны хариу юу бэ? Баалд өвдөг сүгдөөгүй 7,000 хүнийг би өөртөө үлдээсэн гэсэн юм. Үүний адил Бурхны нэгүүлсэнгүй сонголтын дагуу үлдгэсэд эдүүгээ цагч байгаа гэж хэлсэн байна. Амен. Илие юу гэлээ би бараг ганцаараа үлдээ. Би бараг ганцаараа ариу юм шиг байна. Энэ хүмүүс чи бүгд солиороод бүр ингээд бүр галзуураад бүр ингээд бүр таны бүр иш үзүүлэгчдийг бүр алаад бүр таны дахлын ширээ болсон тэр газар чинь бүрдийг бүгдийг сүйтгэхэд байхгүй болох. Магадгүй өнөөдөр хин нэгэн тэгж бодож болд. Надаас өөр бараг зөв хүн байхгүй болж дээ. Нөгөө фэйсбүүк уншихаар дандаа нэг сөрөг юм. Яаж энэ хүн ингэж бодож чадчихна? Цагийн үрд үзээ мэдээ үзэн гоо пэх энэ бүхний цанд би бол ингэхгүй гэж. Ер нь надаас өөр хүн баг үлдээгүй бүгд сэтгцэн имлэгт очиж үзүүлсэн дээр юм шиг болчих. Ямар их ууртай юм бэ? Би уургүй. Гэтэл Бурхны хариу юу гэнэ? Илие ажээ ганцаараа биш. Би Баалд буюу надаас нүүр буруулаагүй. Надад итгэдэг 7,000 ирчүүдийг би бэлдсэн байгаа. Мөн эдүүгээ цагч тэдгээр хүмүүсийн үргэлжлэл байгаа гэж хэлсэн байна. Халелуя. Тэгэхээр би ганцаараа номлол ер нь энэ хүмүүсийг бүтэхгүй болчихжээ гэж байгаа биш. Энэ тунд надаас үнэхээр ариун хүн байвал байгаа гэж би итгэж байна. Зүрх сэтгэл надаас ариун. Би энэ зогсоороо ариунаас ариун болчихоогүй шүү дээ. Би бас нэг бадгал нэг амьд амьдрах гээд. Гэхдээ бидэнд нэг л зүйл хамт яг адилхан байгаа. Тэр нь эзэн бай. Би нэг үйлчлэлээр арай нэг өөр байхгүй. Намайг ингээд тэр дундуусан гэж. Хөөх энэ нэг муу залууг чи тэгээд намайг дагаад яваад шатах би чадахгүй харин та чадна л гэсэн юм шиг байна. Дотор би бол дандаа цагаж чадахгүй. Харин та харин тэрийг хийж чадах байхаа гэсэн. Түүний нэгүсэл нь ингээд чадуулчих. Тэс би ингээд Библийн сургууль төгсөө 7 жил сураад тэр сурсан учраас тэг би ингээд асар их залбирсан учраас би Библийг бараг энэ тэнд хүмүүс ингээд ярьж ивэл тэдээс ярьж ин да гэд ингэсэн учраас би өнөөдөр энд ингээд зогсож байгаа биш. Харин түүний нэгүсэл болмоос. Түүнд итгэсэн итгэлийн минь ач тусыг Бурхан хариулж тэр хүчийг өгсөн учраас би энд зогсож байгаа. Амен. Халелуя. Намайг тэгж битгий хараа. Энэ амар мундаг хүн явж байгаа гэж битгий хараа. Харин түшиж өгөөрэй. Залбирч өгөөрэй. Хамт байж өгөөрэй. Халелуя. Тэгээд энд Ром номыг ингээ харсан чинь нэг идүүгээж байгаа гэж хэлсэн. Хэл хэм их байна. Сая магтаал үнэхээр цааш яваад байгаасаа л гэж бодсон би. Бараг ингээд нийгмиг болоо тий. Тэгээ би гарч ил ерөөлийн залбирал дуусгая гэж бодож бараг тэгж бодогдлоо. Тэгвэл өнөөдөр хангалттай юм шиг санагдсан. Гэтэл уугаагч та нэг жоохон хуваалцсан байгаа гэж байгаа юмсаа зогсооч нэлээ. Тэгээ гарч ирээд эзний үг дамжуулаад зогсож байна. Явны сайн мэдээ номдэр самар эмэгтэй гардаг. Тэр самар эмэгтэй аянд ядарсан нөгөө Есүс нөгөө урс тусгаар худаг дээр очсон нөгөө тий. Тэр тэгсэн чинь нөгөө эмэгтэй сууд ирсэн. Тэгээ тэр эмэгтэйтэй үш надаа нэг ус өгөөч гэд Есүс гуйдаг. Тэгээ нөгөө эмэгтэй надад уух юм өгөөч гэсэн чинь нөгөө эмэгтэй гайхсан юм шиг та ч одоо юдэ хүн байж яаж энэ самар хүнээс ус гууч юм. Оноо хойлоо штэ. Бид нар чинь бүр ингээд гадуурхагдсан бид нар чинь асисчуудаа цус холилдоод бүр ингээд үндэстнээсээ бид нар бүр тусгаардагдсан хүмүүс штэ. Харин та жинхэнэ юдэ хүн бай. Таны хувцалтыг харахад таны байгаа байдлыг гадна байдлыг харсан ийм юдэ хүн бай. Цэвэр жинхэнэ юдэ хүн бай. Тэгээ яаж та ийм гадуурхагдсан самар эмэгтэйгээс энэ худгаас надад уух юм өгөөч гэж гуйж чадчихна гэж хэлдэг. Тэгсэн чи Есүсээ хариулт юусоо тэрэн дээр нь анхаарж байгаа юм байхгүй. Тэр бүгдийг мэдж байгаа. Юу гэсэн бэ гэсэн. Ус гууж байгаа надад уух юм өгөөч гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн боллоо. Чи түүнээс гууж харин тэр чамд амийн усыг өгөх байсан юм гэж хэлдэг. Энэ гайхамшигтай зүйлэл шүү. Есүст өөрт нь тохиолдсон зүйл гэж. Тэгсэн чи үүнийг ухаарсан гэж бичигдсэн. Үүнийг ухаарсан самар юм бит.
ухаарсан байгаа хөөхгүй. Тэр ингээд сэргэг байсан байна. Амьдралыг нь ачаад тэр үнэхээр амьдрал маш хэцүү байсан. Тэгээ тэр эмэгтэй би ингээд энэ бүгд ингээд хэлье гэсэн. Та чи энийг нөхөртөө хэлээрэй гэсэн чи би нөхөргүй гэж хэлдэг нөгөө эмэгтэй. Тэгсэн чи Есүс чиний одоо хамт байгаа чинь ч гэсэн чиний нөхөр биш гэсэн чинь нөгөө эмэгтэй шоконд ороод. Тэгээ мөн чиний өмнө амьдарч ирсэн тэр 5 эр хүн чиний нөхөр биш байсан гэж хэлдэг. Тэгтэл нөгөө самар эмэгтэй шоконд ороод та иш үзүүлэгч үү гэж асуудаг. Энэ та яаж миний өнгөрсөн амьдралыг бүгдийг мэдэж байна гэдэг. Тэгэд энэ эмэгтэй бүр гайхаад яг үнэндээ бол тэр эмэгтэй өдөр бүр тэр худагнаас ус ингэж хутгаж авахгүй ч ирдэг байсан. Нэг юм усны сав хутгуур хоёр бариад. Энэ зүрлэлийг гэхдээ би болгоомжийн хаалтан дотор хийчихье. Энэ зүрлэлийг энэ эмэгтэй нуруунд дээр байгаа энэ усны сав, гарт нь байгаа энэ усны хутгуур хоёрыг энэ эмэгтэй амьдралынх нь ачаа дарамт гэж тайлбарладаг. Яагаад ингэ тайлбарсан бэ гэхээр Есүсийг Yeshua та нөгөө ирэх ёстой Месиа мөн байна гэж энэ эмэгтэй ойлгоод яадаг вэ гэхээр нөгөө би ахиж ер нь цангах шаардлагагүй болчлоо гэж хэлээд усныхаа савыг хаяад нөгөө хотгороо хаяад хот руугаа явсан байт. Гэхдээ ахаад ус уух шаардлагагүй болчлоо гэж хэлээд. Үүнийг ухаарсан самар эмэгтэй амьдралынхаа ачаа асуудал болсон усны саваа орхисон. Тэгээд тэр маш их баярлаж үүнд талархаж байгаагаа эзэн дотор би үнэхээр эзэнтэй уулзлаа гэдгийг үнэхээр тэр ойлгосон. — 2025 он дуусах төгсөж байна. Энэ оны дуусахад нэг сар хүрэхгүй, сар орчим хугацаа байна. Та энэ ирэх энэ хугацаа энэ оны төгсгөлийг хүртэл үнэхээр Хабакук шиг бүх тэр зовлон өөрт байгаа хэцүү хүнд нөхцөл байдлуудаа эзэнд тавиад Хабакук шиг эзнийг магтан эзний өмнө бүжиглэхтэн. Энэ цагт гэсэн эзний тогтоогдсон цаг байх болно. Энэ таныг гэсэн эзний хайр байх болно. Та хамт байна уу? Баяр талархлын утга учир болсон эзэн Есүстэй хамт алхсан ялтаар дүүрэн тийм хүн байх болтугай гэж өрөөж байна. Яа бүгдээрээ хамтдаа энэ хүү сургаал номлыг өндөрлөе, хамт залбирцгаая. Халелуя эзэн. Танд үнэхээр алдар магтаал хүндэтгэл өгөхийг хүсэж байна. Бид мөн л эзэн миний алдар гэж юу юм, магтаал гэж юу юм, хүндэтгэлийг яаж өргөдгийг гэдгийг сайн төгс сайн мэдэхгүй. Гэхдээ эзэн минь яг одоо харин таны хүндэтгэхийг сонгож байна. Хэдий мэдэж чадахгүй ч гэсэн таныг алдаршуулахыг сонгож байна. Ариун сүнс та бидэнд зааж өгөөрэй. Өнөөдрийн сонссон үгийн дагуу өдөр бүр танд итгэж Хабакук үнэхээр хэрхэн тэр хоромхон зур тэр хэсгэн хугацаанд өөрчлөгдсөн шиг бидний хандлага, зүрх сэтгэл, оюун бодлын минь амьдралыг үзэх үзлийг минь та өөрийн үгээр өөрчилж өгөөрэй эзэн. Танд баярлалаа, танд талархъя. Би энэ бүгдийг бидний эзэн Есүсийн нэрээр даатхан залбирлаа. Эзний хүмүүс нэгэн дугаар. Амен. Түүнд алдарн байх болтугай. За ингээд тон шилжүүлье.